За дүүнэлтэй энэ сайхан өглөөний мэндийг хүргэе. Шаагаар татсан цас ороод ингээд их сайхан өглөө болжээ. За ингээд ууланд бол цэвэр агаар гэж бол янзын нам гүм ийм сайхан байна. За ингээд дүүнэлтэй нэг богинохоо соромжтой өгүүлэлт байна. За бидний мэдэх Ford машиныг үндэслэгч энэ компаниг үндэслэгч Henry Ford нэг удаа яг эд одоо машин Америкийн зах зээлийг эзлээ. За дэлхийн зах зээлийг эзэлжсэн. Тэр дундаа Англи бол маш их нэр хүндтэй болж ирсэн тийм үе. За өдөр тутмын сонин сэтгүүлээр бол Henry Ford-ын талаар үргэлж мэдээлэл гаргадаг, ярилцлага гаргадаг ийм нэр хүнд нь төгжээс үед манайхан Лондонд иржтэй. Лондонгийн онцлог бодлоор Монгуудаа манайхан лавлах товчон дээр очиод за захиалах хийсэн. За хамгийн хямдхан буудлыг одоо аммаар байна. Бас такси энэ төр унаад хол яваад байхгүй ойрхон иймэрхүү буудлаа ойлгох зүгээр байна гэсэн зүйл ярьжээ. За ингэсэн үйлчлэх бүсгүй их гайхаж алсан. Яагаад тэгэхээр үйлчлэх бүсгүй эхлээд бол Henry Ford-ыг таньсан. Тэгсэн хэрнээ одоо маш их тийм дээр үеийн тийм хуучин цов өмссөн. За тэгээд ингээд хямдхан буудлаа асуугаад ахаар гоо энэ ч одоо ижлэхэн хүн байт юм болов Ford биш мөн үү биш гэсэн янзаар харсныг анзаарчихжээ. За ингээ Ford хэлсэн. За өмсөж байгаа цов маань манай өвөөгөөс уламжилж ирсэн ийм цов байгаа. За би өвөөгийнхөө цов өмссөн ч гэсэн үнэтэй цов олоод өмссөн гэсэн ялгаагүй Henry Ford хэвээр байна. Тийм учраас энд миний хөө битээ анхаарал тавиа. За хямдхан буудлын хувьд гэх юм бол хямдхан буудлын хямдхан буудлын унтсан ч ялгаа байхгүй би сайхан амарч чадна. Үнэтэй буудлд дуурсан ч гэсэн ялгаагүй сайхан амарч чадах юм ба. Тийм учраас би хямдхан буудлын сонгодог юм гэж хэлж байна. За тэгсэн бүсгүй хэлж гинэ. Гэхдээ сарын өмнө танаа залуу ирээд буул захиалахдаа Лондонгийн хамгийн үнэтэй буудлыг захиалсан шүү дээ гэж хэлж гинэ. За тэр тэглгүй яах вэ? Яагаад гэх юм бол тэр залуу хүүхд учраас ийм туршлахгүй байгаа юм. Залуу хүүхд учраас туршлахгүй байгаа учраас Henry Ford-ыг хүүхд биш вэ гэдээ ойлгочих байх гэж айж байгаа байлгүй гэж имэжээ. За би бол өөр шүлээ гэж хэлээд ингэж хэлчихээ. За ингээд Henry Ford нөгөө бүсгүйд хэлсэн. За саятан байна гэдэг чинь зөвхөн баян тарган байхыг хэлдэг юм шээ. Хуурамч үнцнийг бодит үнцнээс ялгадаг ийм байж саятан болдоо шүү дээ. Тийм учраас би ингээд миний сонголт юм таныг гайхшруулахаар байсан байж магадгүй гэж хэлсэн гэдэг. За ингэхээр Ford-ын үгэн дотор үнцэн тансаг байдал өмсөхөөс ахуулаад элдв янзын тийм сонирхолтой хүний одоо байр суурь байгааг анзаарсан байх таа бүхэн. За тэгэхээр аливаа зүйлд одоо өмсөх за тэр тансаглаж байгаа байдал бол чухал бишээ. Хүний бүтээл чанар, хүний хөдөлмөр за энэ бүхэн бол хүний бүтээл гэсэн ийм утга санаа агуулсан ийм ярилцлага гэдгийг та иргэн дүүнэртэй хэлхийг хүсэж байна. За ингээд амралтын өдөр сайхан гэр бүлээрээ өнгөрүүлээрээ сайхан амраараа гэж хүсэе. Хэрвээ байгальд гараад ирэх юм бол богдууланд ийм гоё байна шүү гэдгийг бас үзүүлэхийг хичээлээ. За баярлалаа.